За сайн байцгаана уу үзэгчтэй. Тэгээд өнөөдөр талбай дээр бид нар 4 сарын 5-ны өдөр сүүлийнхээ өдрөө бас 2 өдөр сунгаж байгаа. Гэхдээ өнөөдөр ажлын өдөр байгаа учраас улсын хурал руу шаардлага мөн засгийн газарт ерөнхий сайдад ийм хөсөл хөрвүүлэх гэж байна. Тэгээд энэ улсын хуралд өгч байгаа Монгол улсын хуралд хөрвүүлэх гэж байгаа шаардлагын талаар та бүхэндээ уншаад сонирдуулчаа гэж бодлоо. За Улаанбаатар хот 2024 оны 4 сарын 5-ны өдөр Монгол улсын хуралд шаардлага хөрвүүлэх тухай улсын хурлын 2024 оны хаврын чуулганаар үндэсний баялагын сангийн тухай хуулийн анх дагч төсөл, ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл гэсэн үндсэн хууль зөрчсөн хуулиуд батлагдвал Эрдэнэс таван компани төрийн мэдлийн хувьцааны 20% нь 933 төгрөгөөр үнэлэгдэн хувьцааны 2 ба 3 дахь зах зээлд зарагдах эрсдэл үүсгээр байна. Энэ баялагын сангийн тухай хууль дээр. Мөн дээрх хоёр хуулийн хүрээнд Монгол улсын иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцаа нь 1 сая төгрөгөөр үнэлэгдэн хувьцааны 2 дахь зах зээл дээр арилжигдаж $1 тэрбум Эрдэнэс таван компани 34%-ийг гадаад дотоодын компанид алдах эрсдэл үүсгээр байна. 5 толгой нь багаар бодоход $300 тэрбум. За бирж дээр зарж байгаа үнээр нь тооцвол $800 тэрбум үн бүхий коксчдаг нүүрстэй орд гэж тооцвол $1 тэрбум Эрдэнэс таван компанийн хувьцааны хяналтын багцыг аливаа хэлбэрээр гадаад дотоодын компанид шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь улс үндэстнийхээ эрх ашигаас урвсан хэрэг мөн. Иймээс 2024 оны 3 сарын 29-ноос 2024 оны 4 сарын 5-ны өдрийн хооронд үргэлжилж буй 50 жагсаалаас дараах шаардлагуудыг Монгол улсын их хуралд хөрвүүлж байна. 1. Эрдэнэс таван компани 1072 хувьцааг Монгол улсын иргэн бүрд өмчлүүлэхгүй зөвхөн эзэмшүүлэхээр заасан улсын их хурал болон засгийн газрын бүх тогтоолуудыг хүчингүй болгох. 2. Эрдэнэс таван компани 15 тэрбум ширхэг энгийн хувьцааг Монголын ард түмэнд энэ тэнцүү үн төлбөргүй 100% хуваан өмчлүүлэх. 3. Эрдэнэс таван компани 1% алтан хувьцааг Монгол улсын засгийн газарт эзэмшүүлэх. 4. Эрдэнэс таван компани энгийн хувьцаанаас Монгол улсын 3,504,741 иргэн бүрт 4,400 ширхэг хувьцааг үн төлбөргүй өмчлүүлэх. 5. Эрдэнэс таван компани 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүүцүүлэн нэгж хувьцааны нэрлсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон засгийн газрын 2012 оны 181 дугаар тогтоолыг хүчингүй болгох. Эрдэнэс таван компани бүх хөрөнгийг зах зээлийн зарчмаар дахин үнэлж компани өөрийн хөрөнгийг өсгөх. 7. Хувьцааны 2 дахь зах зээлд Эрдэнэс таван компани хувьцааг гаргахаас өмнө нэгж хувьцааны нэрлсэн үнийг 70,000 төгрөг болгон нэмэгдүүлэх. 8. Компани хувьцааны 10-аас доошгүй хувийг 2024 онд багтаан хувьцааны 2 дахь зах зээлд гаргах. 9. Хувьцааны 2 дахь зах зээлд гаргаж буй Эрдэнэс таван компанийн хувьцааг уламжлалт цаасан хэлбэрээр хэвлэж иргэн бүрийн гар дээр хүргэх. Эдгээр 9 шаардлагыг хангасан улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж өгөхийг иргэд бид шаардж байна. Шаардлага гаргасан Эрдэнэсэн доржийн Ууган-Баатар, Мандахын Цэнтжав, Шагдрын Буян Жаргал. Тэгэд ийм улсын хуралд хөрвүүлж байгаа шаардлагыг бид бэлтжээд одоо хөрвүүлэх гэж байна. Тэгээд зургийг аваад бас Facebook дээр бид нар постоор оруулна. Тэгээд иргэд та бүхэн биднийг дэмжиж байгаа бол энэхүү улсын хурлын өргөн барьж байгаа шаардлагыг хүн бүрт хүртэл шеэрлээд өгөөрэй. Бас өөрсдийнхөө Facebook хаягууд дээр постлоод өгөөрэй. Тэгээд цааш нь маш сайн лайв шеэрлээд өгөөрэй гэж бас хүсэж байна. За хоёр дахь нь Улаанбаатар хот буяахан шүү. Та уншчих тийм. Ерөнхий сайдын шаардлага. За хоёр дахь шаардлага. Монгол улсын ерөнхий сайд Увсан намцан Эрдэнэ оюун танаа хүсэлт гаргах оюун танаа. Эрхэм Монгол улсын ерөнхий сайд ил оюун та доорх улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьж Монгол улсын эдийн засгийг өсрөнгөө хөгжлийн замд оруулж өгнө хэмээн хичээнгүйлэн хүсье. Эрдэнэс таван хувьцаат компани хувьцааны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1-т хэсгийг үндэстэн
Монгол Улсын хурлаас тогтоохон нэгдүгээрт нь Эрдэнэс томилгоо хувьцаат компанийн хувьцааг холбогдох хууль тогтоомжинд нийлүүлэн Монгол Улсын нийт ард иргэдэд адил тэнцүү хэмжээгээр үн төлбөргүй өмчлүүлэх чиглэлээр дараах хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар ил оюутанд даатгасва. Хоёрдугаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн болон харьяат болсон Монгол Улсын 3,504,441 иргэн бүрд Эрдэнэс томилгын хувьцаат компани 4,400 ширхэг энгийн хувьцааг өмчлүүлэх. 1-2 Монгол Улсын иргэн бүрд үн төлбөргүй өмчлүүлсэн нь Эрдэнэс томилгын хувьцаат компани нэгж хувьцааны үнэлгээг хувьцааны 2 дахь зах зээлд арилжиж эхлэхээс өмнө 70,000 төгрөгөөр тогтоох. 1-3 Эрдэнэс томилгын хувьцаат компанийн энгийн хувьцааны 10-аас доошгүй хувийг 2024 онд багтаан хувьцааны 2 дахь зах зээлд гаргах. Энэ тогтоолыг 2024 оны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэ. Хүсэлт гаргасан Эрдэнэсын доржийн Ууганбаатар мандахын Цэндэжав шагдрын буян жаргал. Энэ хэсэг юу ачлаа? Микрофон буяалсан. Тэглэхгүй. Дахиад ярьж. За. Зургийг харуулж байгаа дахиад явуулж. За бид бол Монгол Улсын ерөнхий сайд ил оюутанд энэ хүсэлт гаргаж байгаа. За энэ хүсэлтийг уншиж танилцуулъя. Яг эхнийхээ хэсгэнд яачих нөгөө микрофон зүгөөг байсан. Зөв. Яг эхнийхээ энэ хэсгийг. Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намтрын оюутан танаа хүсэлт гаргах тухай. Эрхэм Монгол Улсын ерөнхий сайд ил оюутан та доорх улсын хурлын тогтоодын төслийг өргөн барьж Монгол Улсын эдийн засгийг өсрөнгүй хөгжлийн замд оруулж өгнө хэмээн хичээнгүлэн хүсье. Босно. За. Энэ тогтоодын төслийг одоо бид нар улсын хурл засгийн газарт шаардлага болгон хөрвүүлэх гэж байна. Тэгээд та бүхэн маань энэ шаардлагыг бас Монгол улс даяар түгтлэн шийрлэхэд тус нэмрээ оруулаарай гэж хэлэх байна. За мөн улсын хурл засгийн газарт энэхүү шаардлагыг хүлээн авч ард иргэдээ ээлжтэй шийдвэрийг гаргах байхаа гэж найдаж байгаа. За лаваа төр зогсооч гэдэг.